За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргье. За би Италиас хурж ирээд тэгээд Берлинд жоохон ажилдаа байжгаад тэгээд бас дээрэс Монголд бүүн скандал болсон болохоор хүмүүсийг жоохон бас тайвшрах гэж бодоод тэгээд бичлэг хийгээгүй жоохон удаж жагаад одоо бичлэгээ хийх гэж байна. За тэгээд өнөөдөр болохоор би нэгэн сонирхолтой одоо судалгааны тухай ярих гэж бодлоо. За энэ нь ямар судалгаа байсан бэ гэхлээр за Торонто болон Harvard University-гийн одоо хийсэн аж аргалын одоо тийм судалгаа байсан. За энэ нь болохоор Торонтод 2019 онд хийгдсэн байгаа. За тэгээд энэ судалгаанд ямар орнууд оролцсон бэ гэхлээр за энэ нэгдүгээрт Америк, Канада, за тэгээ Австрали, тэгээд баруун Европын орнууд болон Скандинавын орнууд одоо оролцсон ийм судалгаа байгаамаа. За энэ судалгаан дээр юу исэн байдаг вэ гэхлээр одоо эрэгтэй эмэгтэйчүүдийн аж аргалын одоо масштабыг хэмжсэн байдаг юм аа. За энэ дээр single эмэгтэйчүүдийн аж аргалын масштабыг хэмжсэн, single эрэгтэйчүүдийн масштабыг хэмжсэн, гэр бүлтэй эмэгтэйчүүдийн одоо аж аргалын скалаг хэмжсэн, тэгээд гэр бүлтэй эрэгтэйчүүдийн аж аргалын скалаг хэмжсэн байгаа. За тэгээд энэ судалгаан дээр маш сонирхолтой үр дүн гарсан. Яагаад гэхлээр ер нь нийгмээс ингээд ямар ч нийгэмд ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг гэр бүл бол гэж ингэж нөгөө дэмждэг штэ тийм ээ, гэр бүлтэй болох зөв, одоо хүүхэдтэй болох зөв, хамтдаа амьдрах зөв, салт муу гэж ер нь ингэж ямар ч нийгэмд энэ одоо мессежийг ингэж өгдөг байгаа тий. Одоо нийгэм нь өөрөө. Гэтэл энэ судалгаан дээр ямар үр дүнгууд гарсан бэ гэхлээр за single эмэгтэйчүүд болон гэр бүлтэй эрэгтэйчүүдэд хамгийн аж аргалтай байдаг гэсэн үр дүн гарсан. За энэ дахиад давтаад хэлье. Single эмэгтэйчүүд болон гэр бүлтэй эрэгтэйчүүд хамгийн аж аргалтай гэсэн үр дүн гарсан. За яасан бэ гэхлээр одоо маш олон ингээд хүмүүсээс ингээд асуулт явуулсан юм байна л да. За одоо single эмэгтэйчүүдээс ингээд асуугаал. За таны амьдралын хэв маяг ямар байна? Эсвэл бол та хэр аж аргалтай байна? Хэр их найз нөхөд одоо олонний хүрээлэлтэй байна? Хэр их ажил төрөлтөө сэтгэл хангалуун байна? Дээрээс нь одоо sexual satisfaction одоо бэлгийн харилцааны амьдрал дээр хэр их сэтгэл хангалуун байна гэдэг ингээ маш олон зүйлүүд ингээ асуусан юм байна л да. За тэгээ энэ судалгаагаа 18-аас 55 насны хүмүүсүүд дээр явуулсан. Тэгэхэд энэ судалгаан дээр ямар үр дүн гарсан бэ гэхлээр бараг одоо энэ судалгаа хийгдсэн орнуудын ихэнх эмэгтэйчүүд нь одоо дийлэнх эмэгтэйчүүд нь би илүү одоо нөгөө relationship байхаасаа илүү одоо хүнтэй суусан байхаасаа эсвэл бол найз залуутай байхаасаа илүү аж аргалтай гэж одоо хэлсэн байдаг. За энэ нь болохоор нэгдүгээрт стрессийн фактор багтай байдаг. Яагаад гэхэлэр single эмэгтэйчүүд одоо өөртөө гаргах цаг нь илүү одоо их болдог. Дээрээс нь өөрийнхөө хобби, найз нөхөд, одоо танил таалын хүрээлэн ч гэсэндээ ихсдэг. Тэгээд дээрээс нь өөрийнхөө яг дуртай ажлынхаа төлөө, ажил карьерийнхаа төлөө ингээд явж чаддаг. Тэрэндээ цаг хугацаа, одоо энерги бүх юмаа ингээд инвест хийж чаддаг учраас одоо ажил карьерийн хувь дээр ч гэсэндээ илүү сэтгэл хангалуун байдаг. Тэгээд дээрэс нь одоо эрэгтэй хүннээс одоо ямарваа нэгэн байдлаар эдийн засгийн байдлаар ч юм уу emotional одоо сэтгэл зүйн байдлаас хамааралгүй болсон байдаг. Одоо тэгэхээр өөрийн гэсэн мөнгө төгрөгтэй, өөрийн гэсэн ажил карьертэй, өөрийн гэсэн найз нөхөд хүрээлэлтэй, нийгэмдээ өөрийн гэсэн байр суурьтай. Тэгээд дээрэс нь хамгийн сонирхолтой нь single эмэгтэйчүүд одоо гэр бүлтэй эмэгтэйчүүдээс илүү одоо бэлгийн харилцааны амьдрал дээр сэтгэл хангалуун байдаг гэж одоо хэлсэн байдаг юм аа. Энэ айгуу сонирхолтой байгааз одоо single байх үедээ одоо бэлгийн харилцаанд одоо бараг гэр бүлтэй эмэгтэйчүүдээс илүү одоо актив байдаг. Тэгээд дээрэс нь тэр амьдралдаа sexual одоо satisfaction-даа ч гэсэндээ sexual satisfaction гэдэг нь одоо сексуал харилцаан дээр илүү сэтгэл хангалуун байдаг гэж одоо хэлсэн байдаг юм байна.
За тэгээд энэ судалгаагаа яг адилхан одоо гэр бүлтэй эмэгтэйчүүд дээр 18-аас 55 насны одоо гэр бүлтэй эмэгтэйчүүд дээр ингээ хийхэд энэ эмэгтэйчүүд юу гэж хэлсэн байдаг вэ гэхлээр би амар их стресстэй амьдардаг. Дээрэс нь одоо гэрийн ажил, дээрэс нь одоо өөрөө ажил хийдэг болвол өөрийнх нь одоо тэр ажлын стресс, гэр орны стресс, хүүхд чухлын стресс, дээрэс нь нөхрийн стресс. Яагаад гэхэлэр одоо гэр бүлтэй эмэгтэйчүүд нөхөртөө зориулж бас их цаг хугацааг гаргадаг. Дээрэс нь нөхрийнхөө одоо ажлыг хөнгөлөхийн тулд маш их ачааллыг дээрээс нь давхар өөрийнхөө нуруунд дээр авдаг. Ингэснээсээ болоод илүү их өвчлөлдөг. Одоо илүү юу гэдэг чимдээ стресстэй, илүү депрессэнд орох магадлал нь өндөр болдог. Илүү бүр амиа хорлох магадлал хүртэл илүү болдог гэж хэлсэн байсан. Тэгээд дээрэс нь одоо бие организмын хувьд ч гэсэндээ илүү амархан өвчлөдөг. За энийгээ дагаад одоо single эмэгтэйчүүдээсээ өмнө бараг нас орох магадлал нь өндөр болдог гэсэн одоо ийм үр дүн гарсан байт юм байна. Одоо энэ судалгаан дээр. За тэгээд яг энэ судалгаагаа single эрэгтэйчүүд дээр ингээ явуулахад эргээд 18-аас 55 насны орчны эрэгтэйчүүд дээр явуулахад бараг single эрэгтэйчүүдийн 79% нь би амар аж аргалгүй гэж хэлсэн байт юм байна лээ. За нэгдүгээрт одоо юу гэдэг чинь илүү одоо депрессэнд ундаг single эрэгтэйчүүд. Дээрэс нь одоо нийгмийн одоо орон зайгаа ч гэсэндээ олж авахд амар хэцүү болчдөг. Тэгээд ерөнхийдөө олвол бас өвдөх магадлал одоо бие организм болон одоо энэ сэтгэл зүгээрээ өвчлөх магадлал нь илүү өндөр болдог гэж одоо хэлсэн байт юм байна. Гэтэл яг энэ судалгаанд гэр бүлтэй болсон эрэгтэйчүүд дээр эргүүлээд явуулахад гэр бүлтэй эрэгтэйчүүд одоо аж аргалын одоо масштаб нь одоо single эрэгтэйчүүдээс бүр илүү өндөр байсан гэж байгаа байхгүй юу. За яагаад вэ гэхлээр одоо гэр бүлтэй эрэгтэйчүүдийн ажил карьерийн ч гэсэндээ өсдөг. Тэгээд энийгээ дагаад одоо мөнгө төгрөг цалин ч гэсэндээ өсдөг. За тэгээд нийгэмд өөрийнхөө олж авах одоо байр суурь ч гэсэндээ өндөр болдог. За тэгээд дээрэс нь бага өвчлөдөг. Одоо сэтгэл зүйн байдал болон эрүүл мэндийн одоо бие организм байдлаараа бага өвчлөдөг. Тэгэхээр одоо single эрэгтэйчүүдээс илүү одоо гэр бүлтэй эрэгтэйчүүд нь илүү аж аргалтай байд юм байна. Тэгээ эмэгтэйчүүдээс single эмэгтэйчүүд нь илүү одоо гэр бүлтэй эмэгтэйчүүдээсээ илүү аж аргалтай байд юм байна гэсэн үр дүн гарсан. Гэхдээ одоо Азийн орнуудад энэ судалгааг явуулах юм бол бас ямар үр дүн гарахыг бид нар мэдэхгүй. Яагаад тэгэхээр би гэр бүлтэй эмэгтэй би аж аргалтай байна гэж хэлж байгаа эмэгтэйчүүдийн бэкграунд нь ийм байсан гэж байгаа байхгүй юу. Нөхөр нь одоо их цалинтай. Тэгээд илүү чинээлэн амьдардаг. Одоо гэр бүлтэй болсон эмэгтэйчүүд өөрсдөө илүү аж аргалтай гэж дүнсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр ер нь аж аргалын байдал нас ингээд эдийн засгийн байдалтайгаа холбоотой байдаг юм байна. Гэхдээ одоо эмэгтэй хүн болгон гэрэлсэн одоо гэр бүлтэй эмэгтэй хүн болгон эдийн засгийн байдлаараа одоо сэтгэл хангалуун байхгүй шүү дээ, тийм биз дээ. Одоо хүн болгон баян биш. За тэгээд би энийг бас өөр дээрээ ингэж тусаж авсан л да. За тэгвэл би тэгвэл одоо single болсон. Тэгээ 2 жилийн өмнө ингээд single болсон юм чинь би одоо өөрийгөө хэрхэн дүгнэх вэ? Тэгээд ерөнхийдөө одоо ингээд single болж үзээд ингээд single хүний амьдрал чинь ийм байд юм байна гэдгийг ингээд ойлгоод ирэхэд энэ судалгаа ч гэсэндээ над дээр ингээд яг таарч байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр би одоо энэний өмнө 13 жил нэг эрэгтэйтэй хамт амьдраад гэр бүл олоод ингээд явахдаа би single байхаасаа илүү депрессэнд ундаг байсан. Тэгээд дээрэс нь илүү одоо өөрийнхөө амьдралд одоо юу гэдэг чинь ажил карьерийн хувьд ч юм уу тийм ээ ер нь өнгө зүс одоо би бүх юмараа ер нь одоо байгаагаасаа илүү сэтгэл хангалуун биш байсан. Тэгээд дээрэс нь миний нуруунд дээр асар их ажил, асар их үүрэг хариуцлага, асар их ийм том ачаа ингээд байсныг
би single болсныхоо дараа өөрөө олж мэдчихэж байгаа байхгүй юу. Одоо тэр амар стресс, амар ажил, амар одоо ачаал миний нуруунд дээрээс бүр ингээ авагдцсан. Одоо болохоор би юу хийж байгаа вэ гэхлээр би одоо нэг эрэгтэй хүний одоо юу гэдэг чимдээ муухайгаар хэлэх юм бол одоо нэг юм үйлчлэгч тийм ээ одоо нэг эрэгтэй хүний төлөө амьдарсан эмэгтэй биш. Би өнөөдөр single болоод зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө амьдарч байгаа. Зөвхөн өөрөө өөрийнхөө аж аргалыг би одоо фокуслж байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Өөрийнхөө бие хаа, өнгө үзэмж одоо дотор талын одоо сэтгэл зүйн бүх юм дээрээ одоо илүү цаг хугацааг гаргах боломж надад олдож байгаа. Тэгээд дээрэс нь ажил карьерийн хувьд ч гэсэндээ илүү хурдан том том дэвшилтүүдийг гаргаж байгаа гэх юм уу. Одоо гэр бүлтэй нөхөртэй байхад бол ингээл нэг юм ингээл чангаагаад байдаг байсан юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийг би ингээд амар ойлгож байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр үнэхээр ингээд далавчаа нийгээд ингээд нисээд тийм ээ. Үнэхээр энэ ажил карьерийнхаа төлөө ингээд явъя гэхлээр яг ингээд чангаачдаг байхгүй юу. Ингээд нөхөртэй байхлаар би яах юм ч гэдэм үү. Одоо юу гэдэг чинь би одоо нэг жил Лондонд амьдармаар байна ч гэдэм үү гэж хэлэхэд тэгээ хоёлаа яах юм? Би яах юм? Би ажиллаа яах юм? Би тэгээ яах юм гэд ингээд эрэгтэй хүн өөрийгөө ингээд нэгдүгээр тавиад тэгээ эмэгтэй хүн одоо эрэгтэй хүнийг дагаж амьдрах ёстой гэсэн ийм майндсет ямар ч орны эрэгтэйчүүдэд байдаг. Энэ бүр ингээд дэлхийд даяараа ингээд бүр ингээд тархацсан ийм одоо юу гэдгийг ийм суур соёл байгаад байгаа байхгүй юу? За тэгээ яг энэ нь эмэгтэй хүнийг асар их аж аргалгүй болгодог. Асар их доош нь татдаг. Тэгээд ингээд депрессэнд ороод өөрөө өөрийнхөө ажил карьер, өөрөө өөрийнхөө одоо өнгө үзэмж юмд ингээд сэтгэл хангалуун биш болоод ирэхлээрээ эмэгтэй хүн депрессэнд одоо сэтгэл зүй болон бие организмаараа өвчилж эхэлдэг. За тэгээд энэнээсээ болоод гэр бүлтэй эмэгтэйчүүд single эмэгтэйчүүдээс өмнө нас барах магадлал нь өндөр болдог гэж байгаа байхгүй юу бүр. Энэ бүр үнэхээр амар. За тэгээд одоо би өөрөө ингээд энэ одоо мэдрэмжийг аваад энэ судалгааг уншсныхаа дараа вау. Хүн ер нь залуу байхдаа single байх хэрэгтэй юм байна. Тийм ээ. Одоо юу гэдэг чинь ингээд наа чин ингээд 18 наснаас ахуулаад ингээд одоо хосын харилцаанд ороод хин нэгний эхнэр болоод ингээд явах биш. Ер нь одоо 18-аас ахуулаад юу гэдэг чинь нэг 30 хэдэн нас хүртлээр хүн single амьдрах ёстой юм байна гэдэг одоо дүгнэлтийг би тавьж байгаа байхгүй юу. Гэтэл би одоо үгүй 30 гарсан. Одоо single амьдарч байгаа. Гэхдээ мэдээж Европын одоо наслал бол илүү өндөр тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо Европт бол 30 гарсан эмэгтэй хөгшин эмэгтэйд ердөөсөө ордгүй. Бүр ингээд амар залуу эмэгтэйгийн тоонд ордог байгаа. За хөгшин эмэгтэйчүүд одоо нэг 60 мар гарч ирж хөгшин гэдэгтээ баг орох бах. Гэхдээ заримдаа бүр ингээд 60 гарсан герман эмэгтэйчүүд үнэхээр гоё хэвээрээ явж идэг. Үнэхээр энерги бүр ингээд амар юм эрчим хүчтэй ингээд явдаг. Тийм болохоор яг ингээд хөгшин гэдэг мэдрэмжийг авах эсвэл бол хөгшин хүний тоонд орох гэдэг нь хаана бас амьдарч байгаагаас шалтгаалт юм байна гэдгийг би айгүйх ойлгож байгаа. Тэгээд одоо ингээд өөр дээрээсээ ингээд жишээ аваад тэгээд энэ судалгааг уншаад тэгээд дээрээс нь одоо Монголд ингээд хүмүүс ингээд айгүй их тэгж хэлээд байгаа шүү дээ. Одоо залуу хосуудын салт айгүй өндөр болж байна. Залуу гэр бүлүүдийн одоо нөгөө салт нь айгүй өндөр болж байна гэдэг байгаа. Магадгүй энэ судалгааг ч гэсэндээ Монголд хийх ёстой байх. Тэгжээж залуухан охтууд би ганцаараа байх үедээ single байх үедээ илүү аж аргалтай байдсан биш үү? Тэгэхээр би яагаад өөрийгөө аж аргал биш одоо илүү одоо нэг тийм тахам дунгаагаад байгаа хүнтэй ингээд эрт гэрэлж хүүхэдтэй болж тийм ээ. Би аж аргалтай байхын тулд одоо залуу байхдаа single байж аж аргалтай байх юм байна гэдгийг ойлгочих юм бол эрт гэр бүлтэй болж эрт хүүхэд гаргахаасаа одоо татгалздаг болно гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг ингээд залуу байхдаа single байгаад аж аргалтай байгаад ажил карьер өөрийнхөө өнгө үзэмж өөрийнхөө одоо санхүү эдийн засаг бүх төрөл дээрээ ингээд сэтгэл хангалуун болоод тийм ээ. Тэгээд дээрэс нь амьдралын туршлагатай болоод яагаад тэгэхээр одоо single эмэгтэйчүүд илүү одоо
их одоо бэлгийн харилцааны амьдрал дээр сэтгэл хангалуун байдаг гэж гэдэг үр дүн гарсан байгаа шүү дээ, тий. Тэгэхээр single байх үедээ хүн одоо бас ингээд boyfriend одоо date хийгээд тийм ээ, би юунд дуртай юм, би юунд дургүй юм, ямар эрэгтэй хүн надад таалагдсан, ямар эрэгтэй хүн надад таалагддгүй юм гэдгийг амьдралын туршлагаасаа олж авдаг. Түүнээс биш ингээл шууд ингээл эхний таарлцсан дээрээ бандан тас болоод за би одоо энэ хүнтэй ингээл энэ хүн дурлцсан юм чинь бид хоёр суугаад гэр бүлтэй болно гэж яарахаа болно гэсэн үг байхгүй юу. За тэгээд би эргээд ингээ өөр дээрээ бодхолоор одоо ингээ баг жоохон баг зэргийн харамсах сэтгэл гарч байгаа. Гэхдээ би стил өөрийгөө одоо залуу байна гэж бодож байгаа болохоор надад миний single амьдрал бол амар гоё санагдчихж байгаа. За мэдээж нөгөө салт болгон айгу painful байдаг тийм ээ. Салт болгон айгу гонигллыг авчирдаг одоо сэтгэлийн шарахыг авчирдаг. Гэхдээ яг энэнийг давсны дараа болвол бүр ингээд үнэхэрийн далавчаа нээж байгаа байхгүй юу. Одоо би өөрөө өөр дээр ингээд жишээ авахад одоо ингээ 2 жилийн дараа би өөрийгөө ингээд харахад ёо 2 жилийн өмнө тэр салтын процесс за тэгээд тэрний өмнө яг салгаж исэн тэр хамт амьдрал тийм ээ ёо ямар амар байсан юм бэ гэж би бодож байгаа байхгүй бүр ингээд эргэж бодхолоор ёо би тэр амар цаг хугацаа яаж даван туулж гарсан юм бэ гэж баг өөрийгөө бодож байгаа. Яагаад тэгэхээр би өнөөдөр илүү одоо амьдралдаа сэтгэл хангалуун, илүү өөрөө өөртөө цаг хугацаа гаргаж чадж байгаа, өөрөө өөр дээрээ одоо фокус чадж байгаа тийм ээ. Тэгээд дээрэс нь ам найз нөхдийн хүрээ маань хүртэл ингээд амар том болж эхэлж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр тэр цаг зав маань гарч байгаа байхгүй юу. Одоо нөхөртөө зориулдаг, нөхрийнхөө төлөө ажиллаж, нөхрийнхөө төлөө одоо хийдэг байсан ажлууд маань байхгүй болчихлоо найз нөхдөд зарцуулах цаг зав маань хүртэл илүү их болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж ч бодсон окей эмэгтэй хүний хувьд single байх илүү давуу талтай байна гэдгийг би ойлгосон. За тэгээд энэ судалгаан дээр бас нэг үр дүн гарсан байдаг. Яг энэ адилхан судалгаагаа хөгшин одоо бүр ингээд өндөр настангууд дээр хийсэн гэж байгаа байхгүй юу. За single өндөр настан гэр бүлтэй өндөр наснуудын аж аргалын одоо масштабыг ингээ хэмжихэд одоо 70-аас дээш насны одоо настангууд single байгаа настангууд би аж аргалгүй гэж хэлсэн байдаг. Тэгээд нөгөө тал дээрээ гэр бүлтэй өндөр настангууд би илүү аж аргалтай гэж хэлсэн байдаг юм байна лээ. Эрэгтэй эмэгтэйгүй ялгаагүй. За тэгэхээр энэ нь эргээд юу гэж хэлж байгаа вэ гэхлээр хүн залуу байхтай гой single байгаад за тэгээ 30 гараад ирэхлээрээ яг одоо өөртөө таарсан партнероо сонгож аваад тэгээд урт удаанаар хамтдаа амьдрах нь одоо хосуудын харилцаанд ч гэсэндээ маш эргээр нөлөөлт юм байна гэсэн үг юм байна гэж би ойлгож авсан энэ судалгаанаас. Тэгэхээр одоо Монголд байгаа залуу хосууд маань хэрвээ хосууд байх юм бол мэдээж boyfriendтэй болж болно шүү дээ. Single байна гэдэг нь одоо бүр ингээд эрэгтэй хүнтэй эсрэг хүрсэнтэйг ердөөсөө харьцаж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Хүн дээд хийж болно, хүн найзалж болно, магадгүй хэсэг хугацаанд хамтдаа амьдарч болно. Тэгвэл энэ нь юу гэж байгаа вэ гэхэлэр гэр бүлтэй болох одоо хугацаагаа л жоохон хойшлуулах хэрэгтэй юм байна. Тэгжээж эмэгтэй хүн өөрөө өөр дээр анхаарна, өөрөө өөрийнхөө ажил карьер өөрөө өөрийгөө олж таних одоо боломжоо өөрөө өөртөө олгож байгаа гэсэн үг юм байна. Одоо гэж ойлгож байгаа би өөрөө. Тэгэхээр одоо миний энэ бичлэгийг үзэж байгаа магадгүй одоо нэг 18-аас 20 насны охтууд сонсч ивэл single яваарай гэж би зөвлөмөр байна. Яг үнэндээ single яв гоё дээдэл амьдралаа гоё enjoy хий тийм ээ гэр бүлтэй болох одоо тэр хүүхчүүхдэд бити яар тэрэнд ингээд өшөө олон жил зөндөө олон жил байгаа тэнцээ бүр ингээд амар олон жил байгаа хөгшин болтол чинь нас байгаа. За тэгтээ харамсалтай нь одоо эрэгтэй синглчүүдийн хувьд болохоор одоо хосын харилцаанд биш эсвэл бол одоо гэр бүлгүй эрэгтэйчүүд нь илүү аж аргалгүй байдаг. Гэхдээ эн чинь ингээ мэдээж штэ тийм үсттэй одоо найз охин эсвэл эхнэрээр ингээ хамаг юма хийлгүүлчихэж байгаа тийм ээ. Тэгээд эрэгтэй хүн болохоор
ингээ хамаг үүрэг даалгавар бүх юмаа ингээ эмэгтэй хүний нуруунд дээр ачиж хаянгуудаа би одоо зөвхөн мөнгө л хийх ёстой. Би одоо зөвхөн ажиллаа л хийх ёстой. Би одоо ингээд ингэх ёстой. Би ажлынхаа хүмүүстэй уулзч учрах ёстой гэд өөрийнхөө хүрээгдэл одоо бүрт хэлээд тэгээд дээрэс нь өөрийнхөө ажил карьер бүх юм дээр ингээ анхаарал ирэхлээрээ сэтгэл зүйн болон бие организмын эрүүл мэнд нь хүртэл сайн байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ямар ч байсан хувь хүн өөрөө өөрийгөө л бодох ёстой тийм ээ. Өөрөө өөрийнхөө аж аргалыг л бодох ёстой. Эрэгтэй хүн single айхлаарэ илүү аж аргалгүй байдгийм байна гэд одоо хүнийг одоо өрөвдөд хүнтэй үерхэд хүнтэй гэр бүл болж болохгүй үсттэй тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө аж аргалыг бодох ёстой. Өөрөө өөрийнхөө одоо амьдралын дэвшилтийг бодох ёстой. Тэгээд гэр бүлтэй болох цаг хугацаа өшөө зөндөө олон жил байгаа учраас энэндээ яарах хэрэггүй байна л гэж одоо зөвлөмөр байна. За тэгээд дээрэс нь одоо ингээд салалт гэдэг тал дээр бас нэг стейтмент хий гэж бодож байна. Гэхдээ энэ бодлоо бол зөвхөн миний бодол энэ одоо ямар нэгэн судалгаа биш шүү заяа. За салалт гэдэг дээр би юу гэж бодож байгаа гэхлээр ерөнхийдөө хүн ингээд яг ингээд өөрийнхөө заяаны ханиг шууд олж авдаггүй штэ. Тийм биз дээ. Мэдээж ингээд олон туршилтыг явуулаад олон хүн дээр ингээд тест хийж агаад олон биш байд юм а гэхэд ядаж нэг хит хитэн хүн дээр тест хийгээд энэ хүн илүү надад тохирох юм байна гэж хүнээс сонгох ёстой юм байна гэдгийг би бас ойлгож байгаа. Би ч гэсэндээ ялгаагүй энэ алдааг хийсэн. Хэрвээ single явж исэн болвол одоо 30 гараад илүү зөв сонголт хийх магадaltaй байсан юм байна гэж би бодож байгаа байхгүй юу. Гэхдээ хүнээс саллаа гэдэг нь бас нэг тийм муу сөрөг зүйл бол биш. Энэ юу ямар учиртай юм бэ гэж би бодож байгаа гэхлээр одоо хүнээс салж ийн гэдэг нь өөрийгөө өөрөө өөртөө таарсан хүнтэйгээ таардах боломжийг л нээж өгч байна гэж би ойлгоод байгаа. Түүнээс биш ингээл хүнээс салчлаа, нөхрөөсөө салчлаа, миний амьдрал дуусчлаа гэж би ердөөсөө сүргээр хүлээж авахгүй байгаа. Хамгийн гол нь окей, энэ хүн миний заяаны ханд биш байсан юм байна. Миний карма партнер ч юм уу тийм ээ. Би энэ хүнээс ямар нэг юм их суралцах ёстой байсан юм байна. Амьдралын ухаан одоо юу ч яддаг юм тийм ээ. Тэгээд одоо жинхэнэ одоо өөрийнхөө заяаны хантай болох боломжоо би энэ хүнээс салснараа нээж байна. Үд хаалга нээж ин гэж би одоо бодож өөрийнхөө толгойг ч гэсэндээ одоо юу гэмдээ өөрийнхөө толгоонд ч гэсэндээ манифест хийж байгаа. За тэгээ ялангуяа сүнслэг багш нар ч гэсэндээ энийг яг тэгж хэлдэм байна лээ. Одоо хүнээс салж ийна гэдэг нь тийм ч муу зүйл биш. Хүн нэг хүнээс салаад би чамаас суралцж чадлаа. Чамд би амар их баярлалаа. Эсвэл хоёулаа хоёр биенээс зөндөө их юм их суралцлаа тий. Сайн байна уу, муу байна уу? Тэр нь хамаагүй. Хамгийн гол нь өөрөө өөрсдийнхөө амьдралаас суралцах ёстой сургамж бүх юмаа хоёулаа хоёр биенээс суралцчлаа. Тэгтээ чи өөртөө амьдрал ингээд үргэлжлэхгүй юм байна. Тийм учраас хоёулаа хоёр биендээ өөрөө өөртөө тохирсон, өөрөө өөрсдийнхөө одоо тэр заяаны ханыг олох боломжоо нээж өгөө гэд ингээд салах ёстой байд юм байна гинэ. За тийм болохоор одоо ингээд Монголд ч юм уу одоо Германд ч гэсэн зарим хүмүүс тэгдэлтэй хүнээс салчлаа гэхэлэр яана тийм үү одоо яана гэл ингээл амар санаа зовоол ингээд байдаг. Тэгээд би тэр хүмүүст юу ч хэлдэг гэхэлэр үгүй зүгээрээ би зүгээр штэ би тэр хүнээс салаад тийм үрдмөр амтан болоогүй би харин ч бүр ингээд амар glow up хийгээд ажил карьер найз нөхөд өөр дээрээ фокуслаад ингээд илүү аж аргалтай байгаа. Тэгээд дээрэс нь би одоо яг ингээд өөртөө тохирсон одоо эрэгтэй хүнтэй нийлэх боломжоо өөртөө ч гэсэндээ ингээд нээж байгаа гэд ингээд ингэдэг байхгүй юу. Гэхдээ Монголд бүр экстрим байдаг. Нөхрөөсөө салж яана нөхрөөсөө салцсан гинэ одоо ингээ амьдрал нь будаа боллоо энэ дэрэ гэж хилээд байдаг. Магадгүй энэ майндсетэд ч гэсэндээ Монголд байгаа хүмүүс өөрсдөө өөрчлөх ёстой байх. Яагаад тэгэхээр салт болгон хүн таарахгүй байгаа хүнтэйгээ яагаад өөрөө өөрийгөө насан туршдаа ийм нэг там дунгаагаад өөрөө өөрийгөө насан туршдаа аж аргалгүй байлгах ёстой юм тийм биз дээ. Тэгжсэндээ орвол зүгээр ингээд тусдаа амьдралаа амьдраад тийм ээ. За хөөе хөгшин чамд аж аргал хүсье. Хоёлаа үнэхээр таарахгүй байна гэд тэрийг хүлээн зөвшөөрөөд ингээд аж аргалтай амьдрах боломж үд хаалгаа хүн яагаад нээж болохгүй гэж. Тэгэхээр хүнээс сална гэдэг нь гэр бүл сална гэдэг нь тэр болгон муу зүйл биш байдаг юм аа
гэдгийг л би хэлмээр байна. За тэгээд сүүлд бас би нэг юм уншсан. Тэрэн дээр юу гэж хэлсэн байсан бэ гэхлээр за одоо ингээд хүн жишээлбэл одоо нэг гутлаа авлаа гэж бодъё л доо. За одоо юу гэдэг чинь эмэгтэй өмнөр ингээд төсөлж чадах юм бол ингээд амар гоё төрөйтэй гутал ч юм уу тийм ээ өндөр өсгөөд. За тэгээд тэрийгээ ингээд дэлгүүрт ингээд авахтаа тэрэндээ ингээд амар дурлал. Вау, энэ ста миний авахыг хүсдэг байсан гутал би ста энийг л аавна гэл ингээд тэгэл тэрийг аваад маргааш нүмсээ явсан чинь амар ингээл нэг багтж байгаа юм шиг сэтгэл төрөөл сквал бол ингээл хөлн хоолгоол тий. Тэгээд тэгснийхаа дараа эмэгтэй хүн за энийг одоо тэгээ нэг л авцсан юм чинь гэд ингээд хөлөө холгуулад тэгээд хөлөө шархлуулад цусыг гаргаад явдггүй үсттэй тий. Тэрнтэй адилхан одоо хүн яагаад одоо гутлаа буцааж өгч байгаатай сквал тэр таарахгүй байгаа гутлаа сольж байгаатай адилхан хүн яагаад бас нөхрөө сольж болохгүй гэж. Хүн яагаад партнероо сольж болохгүй гэж. Үнэхээр энэ таарахгүй байх юм бол хүн яагаад өөрийгөө ингээд тамлаад амьдрах ёстой гэж. Тийм болохоор салж ийна ингээл салт их байна, хүмүүс салаад байна, залуучууд салаад байна гэл ингээл амар тэрийг ингээл хүн дээр хүлээж авахгүй. За яах вэ? Залуучууд тэгээ сонголтоо буруу хийсэн байж болно шүү дээ. Тэгээд тэрийгээ яагаад өөрчлөх боломж нь байж болохгүй гэж тэр хүмүүст яагаад тэр хүмүүс нийгэмдээ шүүмжлэгдэх ёстой гэж тийм үстэй. Яагаад тэр хүн гутлаас солиод буцаагаад өгж байгаатай адилхан тэр нөхрөө ч гэсэндээ эхнэрээ ч гэсэндээ солиод өөртөө таарсан хүнийг олж болохгүй гэж. Тэгэхээр энэ тал дээр бас арай жоохон open minded болох ёстой юм шиг л надад санагтаад байгаа. За тэгээд энэ удаа амар юм эмоцтой ичих шиг боллоо. Ямар ч байсан та нарт таалагдчих болно, эргээд таалагдахгүй ч яж болно. За тэгээд авах гэхийн ухаанараас үзээрэй гэж бас хэлмээр байна. Гэхдээ миний хувьд бол айгүй сонирхолтой судалгаа байсан. За тэгээд дээрэс нь би бол энэ тал дээрээс бол асар их бас ухамсар тэгээ хүлээн зөвшөөрөл янз бүрийн юм л одоо олж авсан, мэдэрсэн, ойлгосон. Тэгэхээр та нар ч гэсэндээ бас сонирхолтой байсан байх гэж бодож байна. Хэрвээ та нарт таалагдсан бол миний чаналыг subscribe хийгээд тохон дээрээ дараад, лайк дараад, комент өгөлтөөрэй. За бас тэгээд таньж мэдэх хүмүүстэйгээ хуваалцъя гэж бодсон хүмүүстэйгээ бас хуваалцаарай гэж хэлмээр байна. За ингээд дараагийн бичлэг хүртлээр баяр таа.